За бид бол угаасаа зах зээлээ тэлжиж, уулуурхаан бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж ижил эдийн засгаа өсгөн тэлнэ. Иргэдийн одоо хаалгаар, айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлтийг оруулна гэж зөндөө ярьдаг. Тиймч бодлого хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Гэхдээ нөгөө талаасаа зах зээлээ тэлнэ гэд одоо энэ чөлөө худалдааны хэлэлцээр бол зах зээлээ тэлэх зорилготой гэж яриад та. Тэгээ Японыг янз бүрээр яриад байна л та. Тэгээ би сая нэг зүйлийг гайхлаа. Японтой хэлэлцээр үнэхээр ингээд юм асуудалтай байгаа. Тэгээд дүгнэлтүүд нь үнэхээр гарсан хэсэг энэ төр дээр бол одоо бас хариулт өгсөнгүй яамнаас. Гэхдээ одоо ядаж нэг байгуулцын хэлэлцээрийнхаа нөхцөлийг нь сайжруулах тал дээр бас ажилтгүй юм уу? Тийшээгээ бас бараа бүтээгдэхүүн гарах талаар бас ямар нэгэн эрмэлзэл одоо хичээл зүтгэл гаргадгүй юм уу? Тэр тал дээр яам нэг хариулж өгөөч ээ. Ямар дүгнэлт гарав? Одоо манай худалдааны тэмдэл цаашд одоо ямар байдлаар одоо сайжрах боломжтой бид нар ер нь энэ асуудлыг сайжруулахын тулд юу хийж байгаа вэ? Яг л нэг байгуулсан юм одоо бас бид нар захаад янзлах ёстой шүү дээ. За тэгээд энэ Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан бусад одоо бас харьцангуй одоо Оросын холбооны улстай харьцуулах юм бол жижиг улс орнууд байгаа. За тэдгээрийн бас нэг туршлага дээр ямар анализ хийвэ? За өндөг одоо жишээл 90 сая гээл яриад байна. Гэтэл манайх бол одоо бас дотоодын бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая бол одоо ширхгийн дутагдaltaй гэсэн мэдээлэл авсан байгаа. За би өнгөрсөн хугацаанд бол одоо ер нь бол үндэсний үйлдвэрлэгч нар, импортлогч нар энэ төрөл бүрийн хүмүүстэй бас ярьлаа. Тэгэд янз бүрийн зүйлүүд ярьж байна. Манайх махны нийлүүлнэ л гэж яриад байгаа. Гэтэл тэр 20 цээр интерес гадна ер нь биднэрт бас тийм махны одоо тэр тээвэр логистикийн боломж бололцоо нь бас их хомс байгаа гэж тий. 150 мянган тонн мах гэдэг чи одоо маш их хэмжээний мах шүү дээ. За ноолуурын салбарынхан бас төдийлөн одоо энэ зах зээлийг сонирхгүй байна. Яагаад вэ гэхээр илүү одоо өндөр орлоготой зах зээлүүд рүү бэлэн бүтээгдэхүүн явуулахыг зорж гин. За одоо Итали руу утас центр гаргаж гин ч гэдэг юм уу те. За магадгүй одоо уламжлалт зах зээлээ бодох юм бол нөгөө хив центр гэсэн чинь за бас Турктэй өрсөлдөхөд хүнд байна гэсэн зовлон ярьж гин. За нөгөө савхан бэйлийн энтер гэдэг одоо бүр нөгөө уламжлалт 80-90 оны зах зээлүүд руугаа одоо бас яаж хандчаа гих мэдчлэн яг ийм нийш зах зээл болгон дээр биднэрт яг тодорхой судалгаанууд хинхэн ямар бүтээгдэхүүн гаргах уу гэдэг зүйл ер нь одоо байна уу? Тэгжиж бид нар одоо бас юм бодиттой шийдвэр гаргах гээд байгаа. За тэгээ Оросын холбооны улсын хувьд бол бас энэ хүнсний үйлдвэрлэлээр бас дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг уламжлалсараа бас ингээд үйлдвэрлэл бас их нэлээд хөгжсөн ийм зах зээлээ. Манайх жишээлбэл 90-ад онд бүгдээрээ хөдөө хотгүй шар савлгаатай Страпак суудаг байсан. Мая Симя Любимая гэж жүүсний реклам манай бүх телевизээр явдаг байсан. Манай энэ 7 тэрбумын одоо үргийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний одоо бүтэц чинь Солонгосоос авдаг юм Оросын бүтээгдэхүүнээр солигдох гих мэтчлэн зөвхөн үндэсний үйлдвэрлэгч биш худалдаач нарын бас барааны бүтцэд өөрчлөлт орох магадaltaй байна. Энэ талаар судалгаа хийгдсэн үү? За тэгээд эцэст нь одоо энэ төлбөр тооцоогоо яаж хийх юм бэ? Саяхан л одоо жишээл бензинийхаа мөнгийг төлж чадахгүй гэсэн одоо шилжүүлж чадахгүй гэсэн асуудал үүсээд ирсэн. Тэгээд тэндээс бид нар одоо жишээл за бараа зарлаа гэж бодъё айгу сайнаар бодоод мөнгөө яаж шилжүүлж авах юм гих мэтчлэн одоо маш олон асуултууд бол байгаад байгаамаа. За тэгээд одоо санкцтай холбоотой бэрхшээлүүд бас гарах уу гэх мэтчлээ одоо энэ нөгөө нэг танилцуулган дээр байхгүй байгаа зүйлийг би асуухыг зориод байна л да. Яг л бид нар их урт хугацааны шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Энэ гадаад харилцаагаа бид нар эдийн засгчулмаар юм блэ. Одоо жишээлбэл Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол тэр Японы элчин сайдыг жилдэн татдаг байх хэрэгтэй. Тэр Осакагийн консул гэдэг нөхөр юу хийж идэв? Тоглоом биш шүү дээ. Ерөөсөө Японд байгаа элчин сайд ажил хийдэггүй, гадаад яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл дээр бид нар нэвтэрч чадахгүй байдаг. Тэгэхээр нэг бол Монголын барааг зардаг бай, эсвэл тэрийг татан буулгах гэдэг ийм шаардлагыг тавина. Европын холбооч адилхан. Европын холбоонд одоо их л айхтар дипломат харилцааг хийгээд байдаг хэдэн дарга нар очихоор үйлчлэгээс өөр ажил байдгүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй. Эсвэл Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэж үүрэг өгөх хэрэгтэй. Би бол Оросын холбооны улсад суугаа элчин сайдад ийм л үүрэг өгнө. За гэрээ хийсэн. Энэ хэмжээнд хийхдээ бодож байсан хэмжээний барааг энэ зах зээл дээр зарах ажлыг та хийнэ.
хийж чадахгүй бол ажлаа өгөө л гэдэг ийм л асуудал ярина. Тийм учраас бол бидний гадаад харилцаагаа жоохон эдийн засагчуулаад эдийн засгийн өгөөжтөд нь хүнээ суулгаад огт эдийн засгийн өгөөжгүй харилцаанд ордгоо байгаа тэр хэсгийг татаж буцааж Монголд авчрах. Магадгүй эх оны төсөв ярих үед энэ гадаад харилцааны зардлыг ирнэ 20-30% бууруулах шаардлага бол байгаа байхаа. Энэ бол одоо бүх төвшөнд яригдах байх гэж би харж байгаа. Нэгдүгээрт ийм зүйл байна. Хоёрдугаар судалгаа хийсэн үл гэдэг. Манайхан судалж байгаа л бидний зарж чадах бараа гэдэг тэр 375 бараа гаргасан юм байлаа. Жаргалан гişүнэ. Бидний одоо чадах бараа энэ юм аа гэж. Тэгэхээр бидний чадах бараан дээр нөгөө талд нөгөө айлч гэсэн чадах бараагаа бүгдээрээ ирэмбэлж байгаа. Жишээлбэл Беларусь бол сүү зарахыг хүсэж байгаа. Казахстан бол түрүүн хэлсэн дээр тамхи энтрээ зарахыг хүсэж байгаа. Оросын холбооны улс бол түлш тослох материал зарахыг хүсэж байгаа. Тэ гэх мэтлэн ийм одоо аль нь өөрийнхөө чаддаг зүйлийг танаа зах зээл рүү нэвтрүүлье гэдэг ийм л хэлцээр шүү дээ. Японы тухайд бид энэ Монгол улс дотроо үнэхээр Япон руу хийж байгаа экспортлж байгаа компаниудаа тусад нь бойжуулах тэр системийг өгсрөхгүйгээр Японы зах зээл дээр өрсөлдөхөд бас хэцүү. Хоёрдугаарт үнэхээр тэр гэрээ хилцээрлөө бид нар дахиж нэвтрэх шаардлага бол байна. Нэвтрэхдээ аль байдлаар нэвтрэх вэ гэвэл бид энэ гарал үүсэл гэдэг зүйл дээр тодорхой хөнгөлөлт авч иж тэгжээж Японы зах зээл рүү гадны хөрөнгө оруулагчдын тусалцаатайгаар гадны үйлдвэрүүдийн оролцоотойгоор тэгжээж Японы зах зээл рүү гарнаа. Энийг бол Японы талд би бол ил шулуухан хэлж байгаа. Тийм учраас бол энэ ажил хийгдэн. Гол нь гадна талдаа одоо нэг жоохон улсынхаа төлөө энэ нөхдүүд ажилламаар байна. Дипломат нэртэй ингээд зүгээр суугаад байдаг. Өнөөдөр жишээлбэл Евразиста хийж байгаа энэ хилцээрийн ард дээр энэ 5 улсад суугаа элчин сайдын яамдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын бараагтын сурталчлах ажил руу шууд орох хэрэгтэй. Харин бид альва чөлөө худалдааны хилцээрээс давуу талтай гарах хэсэг нь бол харин биднээс хамаарна гэдэгтээ бол санал нэг байгаа. Гэхдээ бид бол өнгөрсөн хугацаанд хувийн хвшлийн үндэсний үйлдвэрлэгч нараа үндсэндээ одоо нугасцсан байна шүү дээ. Татвараар, элдв дарамт шахалтаар элдв янзын зөвшөөрлөөр. Тэгээ манай одоо ер нь тийм үндэсний үйлдвэрлэгч донд өрсөлдөх чадвартай хүмүүс алга. Тэгээд энэ чөлөөт бүс аж үйлдвэрийн парк одоо татварын хөнгөлөлт зэрэг иймэрхүү давуу талуудаа бий болгосны ард дээр одоо иймэрхүү хилцээрүүдэд эхлүүлсэн зөвгүй юу? Чи бас нэг цаг хугацааны наан цааны асуудлууд байгаад байгаа юм биш үү? Яг тэгэхээр үнэхээр манай одоо үндэсний үйлдвэрлэгч нар бол одоо энэ ялангуяа Евразийн зах зээл дээр бол өрсөлдөх чадвартай хэсэгтэр бол маш хэрэгэлдэж байна. Яг л бид нар тэр логистик нь алга тээврээ бид хийж чадахгүй юу? Худалдаач нь бол маш олон хүчин зүйлтэй ийм салбар шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо өнгөрсөн хугацаанд ийм бас одоо боломж болцоо энэ ноу хауг бол дотооддоо бас бүрдүүлж чадаагүй. Ер нь Монголын эдийн засаг нэг тийм монопол маягтай, олигопол шинжтэй байгааг бүгдээрээ мэдж байгаа. Шинээр компаниуд төрөх, стартапууд гарч ирэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэрийг дотоодын зах зээлд эргэлтэнд оруулах бололцоо үнэхээр байхгүй. Тийм учраас бид нар гадаад зах зээл нээжээж энэ стартапуудын боожилт бодиттой бий болно шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр энэ хилцээрийг хойшлууллаа гэхэд 30 он хүртэл урт хугацааны зорилт их хурл баталсан шүү дээ. Та бүхэн гишүүд минь нэг юмыг л одоо хатуу баримаар байна. Их хурлаар батлагдсан баримт бичгийг гүйцэтгэх хийх нь засгийн газар болоод та бидний үүрэг шүү дээ. Тэрийг л эргэж буцаад авах юм бол бид амьдрч чадахгүй шүү дээ. Тийм учраас бол 2030 онд хүртэл дахиад бид энэ хилцээр хийх. Өнөөдөр энэ хилцээрийг хойшлууллаа гэвэл тэр том зорилтонд байгаа бидэнд үүрэг болгоод өгсөн 2030 он хүртэл энэ хилцээр хийх зорилт бол биелэгдэх. За юуны өмнө нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Ардчилсан нам бол Монгол улсыг дэлхийд нээлттэй болгох, бүх дэлхийдээ худалдаа наймаа хийх боломжийг нээсэн, үүний төлөө тэмцсэн, дэлхийн улс орнуудтай эрхтгч харилцаатай байхыг эрхэмж ирсэн ийм улс төрийн хүчээ. Хоёр хөрстөгөж энэ тэнцүү эрхтгч зарчмаар харилцдаг. Хамгийн гол нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтол үндэсний эрхчлөөг энэ тэргуунд эрхэмлдэг ийм улс төрийн нам шүү Гантмөр дарга.
Харин ямар ч аль нэг талыг нь баримталж чадлын эсэргүүцсэн зүйл огтхон ч алга. Бид нин тэргүнд манай улсад энэ хэлцээр ашигтай юугүй юу? Монголын үйлдвэрлэгч нар орлого олж чадах уугүй юу? Монгол хүн ажилтай байж чадах уугүй юу? Бид эдийн засгаа тавиад туучихгүй биш үсттэй гэж санаа зовж байгаа учраас ийм зүйл яриад байгаамаа. За тэгээ бидний хувьд бол үнэхээр Монгол хүн бүр ажилтай орлоготой байхын төлөө л ажиллаж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ бид дотооддоо шийдэх асуудал маш олон байна. Гэтэл засгийн газраас сүүлийн үед бол дандаа л юм гадаад улсуудтай гадны улс орнуудтай байгуулах ийм хэлэлцээрүүдийг л оруулж ирээд байна. Хизээ бид дотоодынхаа асуудлыг шийдэх юм бэ? Хизээ бид аж ахуйн нийт компаниудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх энэ асуудлыг ярих юм бэ? Бид намрын чуулганаар бараг тэр чигт нь ганц мод гашуун сухатын бомтын хэлцээрийг яриад дууссан шүү дээ. Хятадтай хийх асуудал. Тэгээ одоо энэ хаврын чуулганаар бол энэ Оросын талтай хийх асуудлыг яриад дуусч байна. Дотоодын асуудлуудаа ярил л да. Одоо манай чи эдийн засаг гэж зүйл байчаад байна. Бүх зүйл дээр нь төр орж ирж сандалд суучаад төрийн өмчит компаниуд дээр нь бах хамаг орлого төвлөрчөөд манад ер нь бол одоо баг юм бизнес гэж нэрлэж болох зүйл байхгүй болчиход байна шүү дээ. Тэгээ энэ бол тэр бизнес эрхлэгчдийн буруу биш шүү дээ. Төрийн л буруу шүү дээ. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ өнөөдөр энд хэдэн улс төрчнөр суучаад Монголын зах зээлийг нээхүү эснээхүү тухай яриад ах юм. Тэгээ тэр яг худалдаа 8 хийх хүмүүсийнх нь овсгоо мэддэм байгаа зэрэг. Гэхдээ тэр овсгоотой байх хэсэг тал дээр нь одоо бас энэ улс төрчнөр чи шийдвэр гаргах ёстой үсттэй. Бид энэ өрсөлдөх чадваргүй бизнесүүдийнхаа ингээд юм бүр далаа шиг юмлөө бас хайчиж болохгүй үсттэй. Тэр бүр тэр одоо улс төрийн геополитикийн асуудлыг энд хинж ярихгүй байгаа даа штэ. Үндэ одоо ахаад жилийн дараа баахан ийм хямд өртөгтэй бүтээгдэхүүн манай зах зээлээр нэг тарчихсан манай компаниуд хаалга бариад эхлэхэд бид нар яах болж таарж байна. Тэрэн дээр бол итгэл өгч чадахгүй байгаа даа шүү дээ ажлын хэсгийнхэн. Тэгэхээр бидний гол асуудал бол дотоодынхоо үндэсний үйлдвэрлэгч нараа дотоодынхоо зах зээлээ бас бодолцох, ялангуяа энэ одоо олон улсын нөхцөл байдал ийм ээдрээтэй болж ирж байгаа худалдааны нөхцлүүд маш ийм одоо өөр нөхцөл байдалтай болж ирж байгаа энэ үед бид нар яаран шийдвэр гаргаж болохгүй гэдгийг хэлээд байгаа. Түүнээс биш бид нар зах зээлээ тэлээд явахыг бодлого л яах вэ? Гол нь энэ чинь нөхцөл байдал чинь өөрчлөгдөд байна. Бүх зүйл тодорхойгүй болчлоо. Судалгаанууд чинь хангалтгүй байна гэдгийг л дахин хэлээд байгаамаа. Тэгэхээр энэ харин ийм чухал шийдвэрийг бид нар маш одоо олон хүний эрдэстэй байнгын хорионы дарга өөрөө удирдаад ер нь их тийм арай өөр төвшөнд шийдвэр гаргах хэрэгтэй байгаад байна. Эний чинь бол ийм хөнгөн хуймгай аргаар бас шийдвэр гаргаад ээж болдог зүйл биш. Түрүүний хэлдгээр бид нар иргэдтэй ч гэсэндээ аж ахуйн нэгжүүдэд маш сайн мэдээлэл өгөх ёстой.